За, сайн байцгаана залуусаа. Топ 10 аймгийн тоглоомыг хүрэх болно. Айдас бидний амьдралыг сонирхолтой болгодог гол хүчин зүйлсийн нэг нь аймгийн тоглоом билээ. Тиймээс видео тоглоомоос аймгийн тоглоомуудын том байрыг эзэлдэг. Тиймээс та бүхэндээ гайхалтай топ 10 аймгийн тоглоомуудыг танилцуулж байна. 10-т нь Dead Space. Платформ PC, PS3, Xbox 360 дээр гарсан 2008 оны 10 сарын 13-нд нээлттэйсэн тоглоом байгаа. Dead Space нь Evil Redwood Shores-ийн бүтээсэн тоглоом бөгөөд PlayStation 3, Xbox 360 болон Microsoft Windows дээр тоглох боломжтой. Энэхүү зурлалын анхны хувилбар нь 2008 оны 10 сарын 14-нд PlayStation 3 болон Xbox 360 дээр гарсан бөгөөд харин Windows дээр 10 сарын 20-нд гарсан. Та Isaac Clarke хэмээх инженерийн дүрээр тоглох бөгөөд USG Ishimura хэмээх сансрын хөлөг дээр Necromorph хэмээх амьд үхтлийн эсрэг тулдах ёстой юм. Necromorph-ийн харагдах байдал нь тоглогчдыг жихүүзэлд хүргэх бөгөөд жихүүзэл хүргэм харагдах байдал нь сансрын вирус юм. Сансрын вирусээс болж Necromorph-ууд догшин аашлах бөгөөд нүдэнд таарлсан ямар ч вирус дүртэггүй амьд биет рүү дайрах болно. Топ 9 Enemy Zero. Платформ Sega Saturn PS дээр гарсан. 1998 оны 11 сарын 28-нд нээлттэй хийсэн Enemy Zero 1996 онд гарсан survival horror бөгөөд та хоригдсон сансрын хөлөг дотор сонор төхөөрөмжийн тусламжтай хайгуул хийх болно. Сансрын хөлөг дотор үйл үзэгдэгч дайснууд араас ч мөшгөх бөгөөд тэдний байршлыг зөвхөн сонор төхөөрөмжийн тусламжтайгаар олох боломжтой. Alien байж байгаа юм. Намайг амар их зүг байна. Alien Isolation төхөөрөмжийн тусламжтайгаар боломжтой. Мөн Enemy Zero-гийн механикаас санаа авсан бөгөөд Enemy Zero шиг чихүүзэл хүргэм аимшигтай болж чадаагүй юм. Топ 8 Outlast. Платформ гасан хөлбөрүүд нь болохоор PC, PS4, Xbox One, OS X, Linux тэр гарсан бөгөөд 2013 оны 9 сарын 4-нд нээлттэйсэн байна. Outlast-ийн үйл явдал нь орхигдсон галзуугийн эмнэлэгт өрнөх ба тэрхүү эмнэлэгт маш олон тайлагчгүй нууц болон тоолж барамгүй их цогц нуугдж байгаа. Таймд үлдэхийн тулд дайснуудаас нэг бол зугдах эсвэл нуугдах хэрэг гарна. Та дайснуудтайгаа тулдах бодох нүүр тулгарвал та өөх болно. Тоглогчид орны доор болон дүгжээд шүүгийг нуугдж болно. Тэгэхдээ дайснууд таныг нуугдсан газар чинь олох боломжтой тул анхааралтай авах хэрэгтэй гэсэнжээ. Зугтаж байхдаа дайсан руугаа эргэж харах боломжтой бөгөөд хаалга хаах болон дайсныхаа багтахгүй жижиг зайгаар орвол тэднээс мултрах боломжтой. Тоглогчийн ашиглаж болох ганц зүйл нь камер. Гол нь камер. Камер зайгаар ажиллах бөгөөд Night Vision-тэй учир харанхуй орчинд харахад танд туслах болно. Түүнчлэн чухал үйл явцыг бичиж авах боломжтой. Тэгэхдээ Night Vision-ыг байнга ашиглахын тулд камер батарей зай хэрэгтэй. Тиймээс та тоглоомын үйл явцад батарей зай гээ нэлээх цуглуулах хэрэгтэй. Тоглогчдын айлах гол хүчин зүйлс нь тоглогчтой хөөж буй дайснууд болон таамаглагшгүй jump scare-үүд юм гинэ. Топ 7-д бол DayZ. Платформ зөвхөн PC хөлбөр дээр гарсан бөгөөд 2013 оны 12 сарын 16-нд нээлттэйсэн байна. DayZ тоглоом open world тоглоом бөгөөд айдас сэтгэлийн төгшөрийг ямар ч тоглоомын jump scare гүйцэхгүй. Тоглоомын зорилго нь амьд үлдэх бөгөөд та орчин тойрноо судлах, хэрэгцээтэй зүйлсийг олох, dysentery болон hepatitis босгохгүй тулд муудсан хоол болон бохир уснаас хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн та зомби нартай тулдах хэрэг гаргаж таны хамгийн том дайсан гарцаагүй бусад тоглогч нар байх болно. Эд зүйлс ховор учраас таныг алж эд зүйлсийг чинь хулгайлах боломжтой. Тиймээс энэ тоглоомд хинт ч бүгдэг гэж зөвлөх байна. Топ 6 Fatal Frame 2 Crimson Butterfly. Платформ дээр PlayStation 2, Xbox дээр гарсан бөгөөд 2003 оны 11 сарын 27-нд нээлттэйжээ. Орчин үеийн аймшийн тоглоомуудыг зугдах, нуугдах элементүүдийг бодвол Fatal Frame таныг айдастайгаа нүүр тулахыг шаарддаг болно.
шаардах болно. Та амьд гарахын тулд айдас хүргэм сүнслүүдийн зургийг зарах ёстой бөгөөд энэ бидний айдасаас зогтох төрлөх зан үгүй хийж үр дүнд нь хамгийн гайхалтай jumpscare-уудыг бий болгосон юм. Топ 5. Eternal Darkness Sanity's Requiem платформ GameCube дээр гарсан бөгөөд 2002 оны 6 сарын 23-нд нээлттэйсэн. Eternal Darkness тоглоомыг механикийн айдас болгож хувиргадгаараа давуу талтай. Lovecraft-ны айдас хүргэн мангасаа таныг айдасаар дүүргэж эрүүл ухааныг тань баг багаар өггүй хийх болно. Энэхүү тоглоом нь бас маш олон сонирхолтой эффектүүдтэй тоглоомын системийн хуурамч гажиг болон дэлгэц сунтрах тоглоомын хадгалсан дата устгагдаж байдаг хэмээх бичиг баримтууд гарч ирэх гээд тоглогч таны айцаар наадах болно гинэ. Энэ тоглоом нь ер нь бол айцаар наадаг тоглоом гинэ. Топ 4 Resident Evil HD. Resident Evil нь маш олон платформ дээр гарсан бөгөөд PS, PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One дээр гарсан байна. 2015 оны 6 сарын 19-нд нээлттэйсэн уг тоглоом нь 1999 онд анх гарсан бөгөөд Resident Evil-ийг 2015 онд шинжилсэн ба бидний мэд Resident Evil 1-ийг улам чихүүцэл хөргөн болгожээ. Тоглоомын зураглалыг сайжруулснаас гадна шинэ үеүүдийг нэмсэн, шинэ нэмэгдсэн Crimson Head, зомби болон Liza Trevor-ийн аимшигт түүх нь энэ тоглоомыг илүү аимшигтай болгож тоглоомын уур амьсгалыг илүү нэмжигсэн байна. Топ 3-т PT гэдэг нэг тоглоом байна. Платформ зөвхөн PlayStation 4 дээр гарсан бөгөөд 2014 оны 8 сарын 12-нд нээлттэйсэн энэхүү тоглоом PT-ийн харагдах байдал бол үл тайлагдах нууц. Нэг газараа биднийг олон аргаар айлгахын тулд тун сонирхолтой тоглоомын үйл явцыг зөвхөн үүдний өрөөнд давтагдах бөгөөд 6 болон 7 дахь удаач гэсэн орчин тойрныг баг багаар өөрчилж илүү аимшигтай, илүү чихүүзэл хүргэн болгож биднийг айлгах аргыг олсон галзуурлын ирмэг дээр аваачих тоглоом гэж үүнийг хэлэх байх. Та энэ тоглоомыг тоглох галзуурх нь шүү. Топ 2-т Amnesia The Dark Descent. Платформ PC, PS4, OS X, Linux гэдэг платформ дээр гарсан бөгөөд 2010 оны 9 сарын 8-нд нээлттэйжээ. Amnesia The Dark Descent төгшүүр сандрал болон айдсын их үсэр юм. Энэхүү тоглоом jumpscare-ийг нь байнга ашиглахын оронд ай болон орчин тойрныг ашиглан баг багаар төгшүүрийг нэмж айцыг тань эзэгнэх болно. Таныг мөшгөж байгаа мангасуудтай та тулдаж чадахгүй ба sanity систем нь эрүүл ухааны хэмжээг нь таныг зэрэмдэг мангасуудтай нүүр тусан тохиолдолд ихсэж нөхцөл байдлыг улам аимшигтай болгох бөгөөд таамаглашгүй болгож байгаа юм нь тоглоомын үйл явц аюулгүй байсан онцлог баг багаар илүү аюултай болж чихүүцүүлэхээс сэтгэлийн төвшөр болж хувирна. Топ 1-т Silent Hill 2. Платформ PC, PlayStation 2, Xbox дээр гарсан бөгөөд 2001 оны 9 сарын 24-нд гарсан. Уг тоглоом нь Silent Hill цувралаас илүү айдсыг бий болгодог тоглоом үгүй билээ. Тоглогч гол дүрийн 70 тухамсардах таамаглашгүй аимшигтай аялалд гарна. Та замдаа тарчлан зовсон хөөрхөлтэй сүнслүүдтэй очино. Өөрийн гин буруугаас сухтааснаас болж эцэст нь тоглоомын гол дайсантай огжихад хүргэн. Сэтгэл санааны гутрал, гим нүгэл, уугур хилэн бэлгийн хүчирхийл гих зүйл Silent Hill 2 тоглоомыг хөндөж чадсан. Цаг үеийн хамгийн аимшигтай гайхалтай тоглоомыг болгосон мэт санагддаг. За ингээд топ 10 аимшигт тоглоом цуврал маань энэ хүрээ дууслаа. Дараагийн дугаарыг үзмээр байвал лайка, саба тэгээд сэтгэлээ үлдээгээрэй залуучуудаа. Alien Isolation. Alien Isolation. Окей. За нэг юм үг байсан байна.